tried to scream, but my voice was gone. За сайн байцгаана. 1 сарынхаа 8-3 дахь мөнгө хуваарлтыг эхлэж байна. За энэ мөнгөө хэн 7 хоногийн мөнгө өнөөс үлдсэн хэрэглээний мөнгөний жишээ тавьчих гаргаад. За өнгөрсөн 7 хоногийн хоолоо бол яг гой төлөвлөөд ингээд тэр хоолнуудаа бүгдийг яг хийсэн. Тэр хүнснүүдэд ч авсан. Үнэхээр зүгээрээсэн шүдний мөнгөө бас үзүүлэх мөнгөө төлсөн байгаа. Өөрөө өөртөө дейт хийгээд ингээд гоё өнгөрсөн. Тэгээ энэ 7 хоногийнхаа хоолыг ч гэсэндээ бас ингээд төлөвлөөд бичсэн байж байгаа. За энэ 7 хоногт 375 мянган төгрөг хуваарлна. Бас арай бага мөнгө хуваарлахаар байгаа. За тэгээд эхлэе. За эхлээд нөгөөний байранд бол 220 мянгаыг хийн гэсэн үг юм. Байранд өгнөд хамгийн их мөнгө хийн. Тэгээд би уул нөгөөний утасныхаа мөнгийг хамт төлчих гэж одоо цүнхэн дотор хавцаа хийцэн байгаа юм. Тэгээд утас renovation хоёроо. Тэгэхээр тэр хоёроо төлнө. Тэгэхдээ байрны мөнгөө хамт бас төлчих гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөртөө 220 мянга. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11. За ингээд байрны хамт маргааш гарч хөлж таархаад. За тэгээд одоо нөгөө хариулт мөнгө ч юм уу. Гэтэ би одоо эхний ээлж нь бол хариулт мөнгө үлдэхгүй байх гэж бодож байна. Ямар ч тач энийгээ ингээ бүгдийн төлөөд бид хоёр нэг 2 сар жоохон хойно явж байгаа юм. Тэгэхээр тэрнийхээ мөнгнүүдийг ер нь бол арай алах ингээд шахаж төлж дуусгах гэдэг байгаа байхгүй юу? За юнитэл дээр хийхгүй. За хүнсэн дээр 100 мянган төгрөг хийн. 100 мянган төгрөг хийгээд миний хэрэглээн дээр 20 мянган төгрөг. За энэ ингээ болсон. За одоо шууд хуримтлал. За 52 7 хоног дээр 5 мянган төгрөг хийн. За тэгээ шинэ жил дээр 10 мянган төгрөг хийн. За ингээд тэгээд явцгай чаленж. Энийгээ бичих юм шигтсэн биш үү? 52 хоног дээр үлдэгдэл хийх юм тэгэхээр 116 биш ээ. Шо 116 болчихсон. 16 мянган төгрөг байна. За шинэ жил дээр болохоор 30 мянган байна уу? Тийм 30 мянган төгрөг. За аялал дээр явцгай чаленж энэ 10 мянган буцаач 20 мянган гэхээр 30 мянган төгрөг. За 20к чаленж. Энд 20к 400 каш. За 400к дээр бас 10 мянган төгрөгийг ингээд нийлээд 20 40 60 80 120 мянган төгрөг болж. Тэр 100 төгтөө.
За 100 төгтүүн дээр 5858 гэдэг юм гэсэн. Тэгээд энэ хоёроо 100 төгтөөний хавцсан байчих. За ингээд болчихлоо. За тэгээ өнөөдрийн бичлэгийг ингээд дууслаа. Өнөөдрийн хараа аягүй цомхон болчихлоо. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.